Зохиолч Баасангийн намин чимэд нөгөө өсгий өгүүлэг. Түүнд нэр бий л дээ. Гэхдээ би нэрээр нь дуудмааргүй. Зүгээр л тэр гэж нэрлэмээр санагдаад байдгийн. Ягаад гэвэл юуны түрүүнд тэр тун аятайхан нэртэй. Хожимо мэдхнээ нь жинхэнэ нэр нь өөр юм шиг блэ. Тэр жинхэнэ нэрээ үхтлээ нууцалдаг учраас би 3 жилийн турш янз бүрийн мэх хэрглэж байж арайхи мэдж авсан болно. Гэвч тэр нэрээр нь дуудахаар нэг л танихгүй хүн шиг болцоод болдгүй юм. Нөгөө талаар адил нэртэй хүн мэрсэр бий тул бас андуурагдаад байж ч юу магад. Тийм бол миний энэхүү бичлэг бараг хэлс явдал болно шүү дээ. Түүнээс жилүү ноцтой шалтгаан нь энэ цаг үед элбэг таарах болсон тэр гэд талбар тийшээ бараг харалгүй заачхад яг оноод байж болмоор тийм шинж төрхүүд түүнд бүр нэг хуран цугласан тул тэдгээр олон тэрүүдийн шинж тэмдэгтнүүд өөрсдийгөө мэдж авцгааг гэсэн нэг тэрсүүд бодолж байна. Хэрвээ түүнийг тодорхой оноолсон нэрээр нь нэрлээд бичээд байх аваас адил төстүүд нь өөрсдөөсөө хөндөй үзэж ойлгоод байж ч мэднэ. За олон тайлбар яах вэ? Өгүүлэх түүхэн эхлэе. Өдий тийм да. Хаврын нэг ноцоорсон өдрийн үд өнгөрч байлаа. Хаалга зөөлхөн тогших шиг болов. Хүмүүс янз бүрээр хаалга тогшдог юм. Зарим нь бөмбөр мэт түг хийтэл 2-3 хон дэлсээд хаалга хүчтэй түлхэнэ. Зарим нь хоорондоо зайтай түг хэмээн хариу хүлээх мэт зохиод чимээгүй болчихно. Зарим нь аргадаж буй мэт аяархан зүсрээ борооны төрүүч мэдч байна. Тогшдгүй шуудхан хаалга тар хийтэл түлхэж орж ирдэг нь ч байна. Бүр зарим нь ганцхан түншиж орхих. Хүн болгон адилгүй хаалга тогшдог агаад тэр бүрдээ тэд өөрсдийн зан төрхөө илэрхийлэх билээ. Харин ийхүү мэдгэдэгтэй гүйтэй цогтөг хүн манай байгууллагад ганцхан самдан гуай байсан юм. Самдан гуай эхлээд тун аяархан гурамтай тогшоод хэсэг чимээгүй болно. Тэгээд дахиад цохино. Ороор гэж хэлсний дараа ёс шимшиг дахиад заавал 3 тогшсны эцэст сая л нэг юм хаалгаж чихран алгуурхан онгойж цаанаас нь наран гарах мэт мишээж улаа бутарсан малгар шар царайгаан сая нэг юм цухойлгодогсон. Ажилтай үед бүх юмд мар. Заримдаа би тэслэгүй орооч гэж наанаас нь бархирах үеж байлаа. Гэхдээ бурхан оршөөг үүдний жижүүр хийж байсан тэр ах 2 жилийн өмнө тэтгэвртэй гарсан хийгээд жилийн өмнө бурхан болсон билээ. Би тэрхүү сонсогдохдоо гүйтэй зөөлхөн тогшилтыг сонсоод өнөөх талигч ах юуны түрүүнд санаанд орсон боловч ирэхгүй зөөрмөглөөгүй тул лавтай өөр хүн гэдгийг тааварлав. Ороор гэж нозоорн сууснаа нуух гэхдээ дориухан дуугарваас орж болох уу? Ерөнхий эрхлэгчээ хэмээх нь тун бүгдгэн сонсогдоод хаалга аяархан онгойж эхлээд сөрвгөр бор халимагтай дух цухайв. Тэгснээ гярхай байж мэдхээр гялталдсан тогтворгүй онигорнууд харагдлаа. Тэр хоснууд өрөөнд доторхыг маань хормын дотор хідэнтэй эргэлдүүлэн сэгсэрч үзснээ. Над дээр түр саатаад дахиад л ийш тийш гүлэн гэх нь яг л алганы хонхорт буй мөнгөн ус мэт. Нөгөө том дарга хэнч влээ. Түүний нүдч энэний хажууд нэн амгалан тогтвонд орно. Араас нь навшгар дуу хамар, даравгар дуу ховдог бас ирээгүй бүдүүлэгдүү шинжийг илэрхийлэх зузаан уруул, үзүүртэй ялимгүй шөмбгөрдүү бөөрөнхий ирвтэй нүүр царай бүтэн гараад ирлээ. Мөнгөн ус шиг байнга холборох харц нь над дээр тогтох айдснаа гинтхэн намайтаад анивчаад эхэлдэг юм. Орж болох уу ерөнхий эрхлэгчээ?
Хаалга тогтсон шигэ бараг дуулдамгүй шахам зөөлхөн сонсогдсон ч түүний дуу хоолой нэг л зэвүүцэн дотор зарсхиймэр байсныг л би сайн санддаг. Би юм хэлсэнгүй зүгээр л толгой дохив. Болохтуухан улаан ирээн занга багдсан бор саарал костюмтэй сүрхий гүзээлж ява дунд иргэм насны ир аж. Үс норойгоос нилээн шингэрчээ. Самцных нь шазалдсан товчнуудын дундуур урт урт хар үстэй цагаан гидсэн цухиж байна. Нэг л үтсэн царай. Гэвч би ер нэр өгч чадсангүй. Тэр тийм л нийтлэг төрхтэй л дээ. Нэрийг хэлэхгүй. Тэр гэж өргөмжлөөд буян бас нэг учирч энд явна. Бүтэн биеэрээ орж ирснийхээ дараа дахиад орж болох уу ерөнхий эрхлэгчээ гэж байна. Энэ үгийг 3 та хэлсэн. Дээр нь нэгэнтээ ороод ирсэн хүнд би юу хэлэх вэ? Хошигномор санагдаад. Та нэгэнт ороод ирчихсэн хойно одоо би яалтай гэсэн авч. Яагаад тэрийг мэдэхгүй. Хошигнол наргаа биш. Харин их эвгүй бүдүүлэг зэвүүцэнгүй айстай болчихв. Өнөөхөр түүнийг минь ер тоосонгүй. Эсвэл анзаараагүй ч байж магад. Өрөөнд минь гүн нойрсож буй хэн нэгэн байгаа ба түүнийг сэрэхгүй гэсэн мэт толгоогоо бүр цээжийн хүртэл тонголзуулан сэм сэмхэн гитэн алхалсаар ширээний өмнөр өнгөрөөд бүр цонхны дэргэд хүрв. Тэгсний эргээд бичих цаасны тавирын урдуур гарч тэнд бяцхан саадснаа пижака үлгсэн үлгүүрийн дэргэд хүрв. Ямар нэг юм өрөөнөөс минь хайж буй мэт байхаж юм. Би нэг л эвгүүцэд явчих. Сая нэг арьсан буудангийн яг голд очоод санаа намарсан мэт лаг хитл сууваа. Миний санаа сэтгэлч дагаад жаахан амс хийв. Өрөөнд дотуур минь тийм аялж байх хооронд би түүний гутлыг сүрхий анзаарсан юм. Анзаарахгүй байхын чаргагүй. Шороо тоостой халдсарч шамбисэн атлаа өсгийн бараг бүтэн ачаам. Дандаа ийхүү гитх мэт явдгийг гарцаагүй нотолж байхаж. Ер хүний гутлын өсгийн үлминий элэгдэл эзнийхээ төлөв байдлыг илэрхийлэх нь байдаг юм шүү. Ихэнхдээ манайхны гутлын өсгийн хойноос гэхдээ гадна тал руугаа майжих маягтай элэгдсэн байдаг. Тийм элэгдэл бол эзнийхээ ил цагаан санаа бодолтой шулуухан зантай бас жаахан залхуу дуу залхагч байж магадгүйг илтгэнэ. Элэгдэл их байх хэрээр тийм зан чанар илүү хүчтэй илэрдэг. Тэд төвчээртэй, яриа хөрөө сайтай, ер нь бол дайжгүй. Гэхдээ ажил хариуцуулах бас хамтрахтаа баахан хатуу шаардлагатай байхгүй бол боломгүй байдаг. Тэд бас үг даахтаа тун сайн. Хар бурууг санах нь бага. Хаяа нэг 2 өсгий дотгошоо илэгдсэн гутал таарах. Тийм бол тэр гутлын эзэнтэй зөөлөн том болгоомжтой харьцахыг шууд сануулна. Нулимс бол энэ үгэнд. За тэр нь даймжирвал гомдол өшөрхлийн галч асаж магад. Харин 2 өсгийн хоёул нэг тал руугаан ханарч илэгдсэн бол тун өвөрмц. Гэхдээ зүүн тийшээ юу, баруун тийшээ юу гэдгээсээ шалтгаална. Жигдхэн илэгдсэн нь нэн ховор. Тийм хүмүүс тун цэмцгэр сахилга баттай байх боловч ханилга талдаа маруухан гэх мэт. Яагад би ингэтлээ өсгий сонирхдаг болсон бай гэвэл нэг хууч үгнээс л болсон юм. Сүнсгүй хүн өсгийгүй гэж ер юу ч гэсэн үг юм бүү мэт. Нэг тийм онцсог тааварч юм шиг. Их л нууцлаг. Тиймээс л тэр байх л да. Мөн тоостой, тоосгүй, шөвгөр, балтгар, хэлбэр, загвар гээд гутал ер нь эзнийхээ талаар ихийг хэлдэг дэм. За би ямар гутлын өсгийгээр хүний зан чанар тодорхойлагч биш. Үүгээр амаа татсан дээр баг. Гол нь би тэгтлээ илэгдсэн атлаа
өсгийн бараг бүтнээрээ байгаа гуталтай таарч байгаагүй болохоор тун ихэр гайхах минь аргагүй шүү дээ. Тиймээс л гутлын өсгийний тухай нуршихад хүрв. Тэрний гутлын үлмийг лав доороос нь тэмтэрч үзвэл нялх хүүхдийн зулай шиг нэмгэрч гисэн гэдэгт би хэдээр мөрийцгэж бэлхэн байсан. Тэгэхэд харамсалтай нь надтай мөрийцэх итгээд өнөөх өвөрмц илгэдэлтэй гутлын эзнээс өөр өрөөнд минь байж таарсангүй билээ. Хаалгууд өсгий төдийхөн ярьсаар гол зүйлээсээ хөндөрч гэж уучлаарай. Гол нь тэр сугандаа сүрхий зузаан хавцыг тас хавчуулаастай байсныг хэлэх хэрэгтэй. Тэгээ суугаад өнөөх хавцаа өвөр дээрээ нямбай гихч тавьж дотроос нь хэдэн хуруу зузаан бичих цаас гаргаж ирэв. Мөнгө тоолж байтай сурам гэгч нь имэрч уруулаа буугнуулан тоолоод яг 27 болонгууд зогсоож түүнээ нэг талаас нь өргөж над руу дэвүүр аятай савчуулан харуулв. Эд шидийн гэмээр ийм үзүүлбэрийг өрөөндөө үзэх нь ховор тул би баясгалантай харан юу болохыг хүлээн төвчээртэй сууж байлаа. Тэгсэн алгуурхан босч өнөөх 27 хуудас цаасаа дэвсээр ялэмгүй бөхиж над руу урсах мэт сэм дөхөж ирэв. Яг л миний хамар дээр сууга ямар нэгэн ялааг цохих гэж буй мэт. Магадгүй би түүнд ширээний цаадах сандал дээр сууга томоос том ялаа болж харагдсаж байж болох юм. Гэнтхэн би зарсхийч ирэхгүй гэдийж цагтдаг юм байна. Тэгж өмнө овоолсон байсан элд бусын сонин бичих цааснууд дээр түүнээ подхитл тавиад за эрхэм ноён ерөнхий эрхлэгчээ. Та үүнийг нэг болгоож хайрлана уу гэснээ өнөх дуулдахгүй шахам намхан дуу хоолойн гинтгэн шахмал бүдүүн болж өрөөч гэдийн ирснэ. Өнөөгийн Монгол улсын нийгмийн засгийн байдалд хийсэн гүн гүнзгий дүгнэлтүүд болон хямралаас богино хугацаанд гарах оновчтой мэрэгэн саналууд гэв. Бараг өдөр бүр шахам иймэрхүү гүн гүнзгий байтугай улс их орноо хормын дотор сэхэнээс гарган цэнгэлийн манлайд хүргэх авгаа гайхамшигт санал дүгнэлтүүдтэй халз тулж суудаг зовлонт үйлтийн хувьд харин энэ удаад төдийлөн сандарсангүй. Та суусуу. Би таны энэ гүн гүнзгий мэрэгэн дүгнэлттэй маргааш гэхэд танилцаад хариу өгье гэлээ. Тэгээд утсын нүүрний нэг булан дээр тэмдэглэж аваад үлдэв. Түүний хэмжээний бүдүүвтэр хүн гэхэд санаанд багтамгүй нахилзан мэхэлзэж ухарсаар бөксөрөө гарч одлоо. Ёо гэд би энгэр заамаа яран салхивчаа улам том онгойлгон төр амс хийснээ сайн сандг юм. Тэрхүү 27 хуудас гүн гүнзгий дүгнэлтүүд оновчтой мэрэгэн саналуудтай маргааш үдгэхэд арай гэж танилцж дуусаад учиргүй хийсвэр поп биш амьдралд ойр байж болох хэдийн суглан нэг хагас хуудас хэмжээнд шахаж танаад сонинд нийтлэх боломжтой болохыг түүнд дуулгав. Эрхэм таны тааллаар болъё. Мэдээж та эхний удаад учраас жишээ болгон заримаас нь нийтэлж буйг би маш сайн ойлгож байна. Дараа үргэлжлүүлэх буйцаа гэж байна. Гэж юу гэж вэ? Жишээ болгон гинү? Миний хэлснийг ойлгосонгүй юу? Эсвэл би ойлгуулж чадсангүй юу? Юу болсныг мэдлгүй өнгөрлөө. Уг нь ийм мэт итгээд сонин хүмүүсээс хаяа заримдаа хачин гойд ганц нэг санаа гялс хийх нь байдаг ч ерөнхийдөө гялс хийх байтугай бултайх юмар хомс байсан хэрэгэлдэв. Гагцхүү бүхэл бүтэн 27 хуудас гүйлгэж харсан цаг заваал үнэлсэн юмсан. Ер сонины аль нэг болонд нөхөөс болгоод оруулчихсан байхад болохоор л юм. Харин манер өөртөө бол их итгэлтэй буй ажээ. Ер тэр мэтийн учрыг олох гэх аваас амьдрал
Харин майнер өөрийнх нь санал дүгнэлтүүд нийтлэгдсэн дугаараас 250 ширхгийг худалдааны үнээр нь худалдан авна гэсэн учраас нэмж хэвлэв. Гэхдээ түүний хуучирч муудсан гутал хавь солиогүй загвар ноцорсон костюм мэтийн санаад хэвлэлийн үнээр өгсөнд гар барьчхаад хүчтэй сэгсрэн удаан зогссон юм. Тэгж байхдаа ч өнөөх мөнгөн ус шиг нүд нь гялтганан миний хавь ойрыг нэгжин гүйцээж билээ. Тэрбээр энэ мэтээр сар тутам шахуу манайд зочлох болж гайхамшигтай оновчтой мэрэгэн санал дүгнэлтүүдээр намайг залхтал булах болов. Эхэндээ ч анханасаа яах гэж нүур өгөвдөө. Тэр үед нь л тэрхүү 27 хуудсыг базж өнгөөд нүүрлүүнд шидчихдэг байж гэж бодогдоход хүрч байж билээ. Залхмаар байсан шүү. Гэтэл би яаж игээд тэрхүү залхаам бичлэгүүдийн ихэнхийг танд шахаж өөрчилж, өөрийн санаагаа хавчуулж, засч нухсаар нэг юм болгоод сардаа нэг удаа сонныхоо аль нэг сул зайд нийтэлсээр байлаа. Миний нэн сул тал тэр. Надаас өөр эрхлэгч байсан бол хэдийн хилгэн уурлаад өшгөлөн хөөгөөд гаргачих байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эрх биш салбарынхаа тогоонд нэлээд хэдэн жил болсон учраас тэднийхээ ерөнхий чих хандлагыг бол мэднэ л дээ. Тийм. Нэг зүйлийг мартахна. Тэр өөрийнх нь бичвэр гарсан дугаар бүрээс юу тач багада 250, заримдаа 500 ширхгийг хэвлэлийн үнээр авсаар байлаа. Чухам хаана очиж тарааж эсвэл зарж байсныг өстой сонирхож байсангүй. Хаяа манаа нягтлан дургүйцч та ятгата талын худалдааны үнээр өгч байгаач гэж байж үлээ. Гэтэл хачирхалтай нь жил гаруйн дараагаас өнөөх бичвэрүүдийн хуудасны тоо илтэд цөөрч 10, 20 биш 3, 4 болгоо. Дахиад жилийн дараагаас гар хөргүүлэх нь багасаад ирлээ те. Сүүлдээ санаа зовж түүнд бичлэгийн шагналгээд хэд 3 хаан төгрөг өгдөгч болов. Ёр бичлэгийн ямар ч дөргүй авьяас таг туршлагч нойл дөнгөж сургуулийн танхимаас ирсэн шал ногооноороо залуусыг 6 сар нухахад яаж игээд нэг мэдээ бичээд сурчдаг юм. 6 жил нухахад нийтлэл сурвалжлагадаа бол гал алдуулахгүй шүү. Түүнтэй харьцуулахад тэр их хурдан өслөө. Жил орчмын дараа намд илслээ гэж надад баяр хөөртэй мэдэгдэж байсныг би сайн санаж байна. Түүнээс дахиад жилийн дараа дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болов. Бас 4 жилийн дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэх мэтээр шат агсаар л байлаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчд байхад нь би ажлаасаа гарсан тул түүнээс хойш бичиж нийтлүүлэх үйлс нь хэр өөдрөг байсныг хэлж мэдэхгүй. Ютач сардаан биш гэхэд улиралдаа нэг удаа боломжийн юм биччихдэг болчихсон байлаа. Удалгүй улсын их хурлдж нэр дэвшив. Тэр бүрд тэр улам өөрчлөгдсөөр байгаа нь нүдэн дээр илэрхий байлаа. Юуны өмнө бор халимг нь хар болов. Гүзийн татарч жавхаагаад ирв. Ямагт гялалцсан лакн шөвгөр хар шаахай, шинэлэг загварын тайлтай костюм, час улаан зангаатай. Хаяа заримдаа цэцгэн хээтэй хөх ирвэхээ зангайтайч харагдах болов. Дуу хоолой нь бүрч их өөрчлөгдлөө. Өнөөх нам зөөлөн дуу сурггүй болоод өөртөө итгэл төгс эрмэг хонгор дуу тааж боллоо. Тонголзон хол алхаж доогуур харж явхаан байчхаад байшингийн орой ширтэсхийн цэх алхдаг болсон гэх мэт. Бас миний анзаараагүй их олон юм өөрчлөгдсөн байх. Хаяа орой өдөш ТV асаахаар тэнд өнөөх гүн гүнзгий мэрэгэн оновчтой санаануудаа итгэл төгс ярьсаар л суудаг юм. Саяхан нэг уулзалт дээр санамсаргүй таарлаа. Хурууны маань үзүүрээс сулхан атгаад. Чич бас хатуу эрхлэгч байсан шүү. Миний мөнч олон бичлэгүүдийг дарсан да. Гэхдээ би чамд их баярлдаг гэд ярвах аястай гэдийснэ. Чухам намайг тэгж дарж байсны чинь ивэлэр би улам шаргуу тэмцсэн юм. Тиймээс өнөөдөр юутайч
Өөрт чинь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй гэж би үзэж байна. Гэж байна. Би түүнээс ямар нэгэн талархлын үг огтоос гордож байгаагүй. Ер санаад ч ороогүй. Угаасаа хүлээсэн ажил үүрэг маань тэр юм хойно. Гэтэл харин яг ийм талархал сонссон чинь инээд хүрээд болтгүй юм да. Түүнийг биш өөрийгөө шоолсон учраас нуулгүй инээсэн хэрэг. Намайг инээгээд бахаар өнөөх чинь эхлээд жаахан гайхаж байснаа дагаад паржигнуулан хөхөрч байна. Хорвооч бас даажинтай шүү. Хөхрөх нь хүртэл өөрчлөгдсөн байгаа юм. Харин хоёр зүйлийг л хорвоо өөрчилж чадаагүй гэдгийг би анзаарсан юм. Эхнийх нь өнөөх мөнгөн ус шиг тогтож өгдөггүй харцсан. Бүр цахилгаанд залгчихсан юм шиг хурдан түргэн гүйдэг болчихж. Удаад нь юу гэж бодож байна? Тэр бол өнөөх нөгөө гутлын өсгий. Зохиолч Баасангийн 8 чимэд 2019 оны 9-р сар. Уншсан Эрхэнбаярын Батторж 2025 оны 10-р сар.